Энэ ер нь үндэсний цэцэрлэг төрөлнг бид 798 га авна гэхэд нь дэмжихгүйгээд нэг бөө юм болцгоосон. Тэгээ одоо 100 га таримал ой сангаасаа бид нар 100 га гасгах сууж байна л та. Бид нар уламл ингээ харгис болоод байна. Тэгээ одоо энэ шийдвэрээ гаргуулах тухай асуудлууд нь өндөр бол маш олон талаас харах хэрэгтэй. Одоо тэгээд зарим нь утгаараа тэр тойрог зам, хурдны зам энэ төр очирч байгаа газруудаа ингээ харахаар бол бид уул нь Улаанбаатар хотыг иргэдийг төлөөлөд гараад ирсэн төлөөлөгчдийнхөө хувьд нэг ч ихсэн иргэний эрх ашиг өмч хөрөнгийг үнгүүдүүлэхгүй байхын төлөө ажиллах ёстой. Гэтэл өнөөдөр энэ тал дээр бид нар илүү ингээд дутагдaltaй ажиллаж байгаа. Тийм учраас дараагийн ямарваа нэгэн асуудлыг оруулж ирэхдээ нэг ч ихсэн иргэний эрх ашигыг хүндэж, нэг ч ихсэн иргэний өмч хөрөнгийг үнгүүдүүлэхгүй байх юм шийдвэр гаргадаг байгаасаа, оруулж ирдэг байгаасаа, асуудлыг оруулж ирдэг байгаасаа гэж би ингэж хүсэж байгаа маа та бүхнээс. Ерөнхий архитектороос бид нар асуусан энэ цэцэрлэг төрөлнгийн газрыг дахин төлөвлөлөө таад одоо ингээд энийг зөвшөөрч гэнэ үхээр үгүй гэж байна. Тэгээд бид нар энэ юу яасан шин үндэсний урлагийн их театр энэ Риогийн парк чинь өөрийнх нь байшин байхад нь буулгаж чад ногоон байгууламж болгосон юм шүү дээ. Гэтэл бид нар өнөөдөр ногоон байгууламж байлгасан газрыг нь болиулаад ногоон байгууламж босгож яхад эргүүлээд нөгөө таримал ой сангаа устгуулна гээд энэ байшинг оруулаад ирж байгаа энэ барилга байшинжийг оруулаад ирж байгаа нь үнэхээр ойлгомжгүй байгаамаа. Тийм учраас эрхэм төлөөлөгч та бүхэн минь энэ дээр одоо эргэж хараач гэд одоо нийт тэр том төсөл нь явах чахт нь бүгдийг одоо хаалттай биштэй гэд ингээд тогтоолын төслийг ногоо хөгжлийн ороо 2 болгож хувааж одоо гаргаж өгөөч гэсэн. Тэгээд ядаж энэ 40 гааг нь бидлээ хамгаалаад үлдээ. Тийм учраас энэ дээр нь та бүхэн минь дэмжиж өгөөч. Энэ байгууламж авсдахгүй. Тэгээд дээр нь дахиад одоо та нар энэ тойрог зам, хурдны зам ороод ирэхээр River Garden тэр хавийн бүх байшин, орон сууц үнгүүд нь өнөөдөр бид нар нэг хэсгийг нь болохгүй гэж буулгах чад нэг хэсгийг нь болно гэж буулгах гэж байна шүү дээ. Энэ чинь л утгагүй шийдвэр байхгүй юу? Тэгээд тэрэн дээр оруулж ирж байгаа асуудлууд, үндслэл энэ төр бол үнэхээр одоо юу яахгүй бас тийм шүү гэж хүлээн зөвшөөрөхөд тийм орж ирэхгүй байгаа байхгүй бодлого орж ирэхгүй байгаа байхгүй юу. Тийм учраас дараагийн ажил асуудлуудыг оруулж ирэхдээ үндэсний цэцэрлэг төрөлн рүү дахиж битгий дайраарай. Дахиад өөр асуудлыг шийдвэрлээд газар дахин төлөвлөлт олон журмууд бид нар ярьж байна. Ийм үедээ нэг ч гэсэн иргэний эрх ашиг хүндэхгүй байхад тэр олон талын боломж судалгаа шинжилгээ хийж олон экспертүүдийн дүгнэлт авчирч оруулж ирж байгаараа өнөөдөр ямар ч байгалийн орчны шинжилгээ дүгнэлт гараагүй байхад бид нар өнөөдөр хотын төлөөлөгчдийг ийм шийдвэр гаргаа гэж оруулж ирж байна. Ийм учраас энэ дээр бид нар шүүмжлэлтэй хандж байгаа, энэ дээр дэмжихгүй байгаа байр суурьтай байгаа шүү. Тэгэхээр эрхэм нөхөд минь та бүхэн ядаж энэ үндэсний урлагийн их театрт энэ 40 гааг нь өгөхгүй байх талаас нь харгалзаж үзээд өгөөрэй гэж ийм саналтай байна. За яг уу усны асуудлууд ярьж байгаа. Тэгээ Улаанбаатар хот бол өөрөө сэлб туул дунд гоол гэдэг угаасаа усанд үлддэг. Тэгээ дэлхийн жишгээр энэ чинь дэлхийн одоо бүхэл хотууд голоо дагаж байрладаг юм жишгтэй. Дундны усаа бол голоосоо авж байгаа, голынхон доогоор явж байгаа хэсгэж авч. Гол нь байгаль орчны наривцсан төлөв байдлын үнэлгээгээ хийгээд аюулгүй үүдээр нь тогтоогод голын дагуу ингээд дид үтс хөгждөг. Энэ бол дэлхийн жишг. Тэгээд дэлхийн жишг яриад хотоо хөгжүүлээд агаарын бохирдол, замын төвжирэл гэдэг хоёр том мангасаа дарах гээд ингээд ажил хийх гэхээр уус төрчөд байгаа асуудал. За үндэсний урлагийн их театр төв цэнгэлдэх хүрээлэн гэдэг бол бас Улаанбаатарчуудад маш чухал асуудал. Хоёр улсын ерөнхийлөгч ярьсан. Үндэсний урлагийн театр гээд 200 сая доллараар үнгүй хүйж өгөө буцалтгүй тусламжаар ингээд эхлүүлэх гээд хүлээгээд байдаг. Тэгэхэд одоо үндэсний энэ цэцэрлэг төрөлнгийн түүхийг ярих юм бол анх 1200 га газрыг хамгаалтанд аваад ингэжсэн. Тэгээд MCS гээд 3 хэсэгтэй компани 300 гааг нь тасалж аваад Sky Resort өнөөдөр гольфын төлөө Асан Вилла гэж явж л шүү дээ. Тэгээ хажууханд нь бас энэ Ардс намын гишүүн, Наран туяа гишүүн одоо Баян зүрх захын эзэн 2014 онд энэ 3.3 га газрын газар ашиглах гэрээгээр авцсан явж шүү дээ. Адилхан ундны бүсэн дээр. Тэгэхээр ингээд өнөөдөр ингээд ус төржүүлээд төрн юм ихээр болдгоо. Хувийн компани ажлаа ихээр болдог. Төрн өөрийнхөө юмыг мэдж болдог юм. Иргэдийн асуудлыг төрн төсөл хэрэгжүүлэхээр юусоо хийлүүдгүй. Энэ 3 хэсэгтэй хувийн компани ажил хийхээр 300 гагаар нь таслаад өгчдөг. Гольфын талбай, ундны үсийн үндэ Sky Resort Асан Вилла болцсон. Тэгэхээр энэ асуудлыг бас манай эрхэм төлөөлөгч нар бас бодож үзээрэй л гэж бас хэлэхээр энэ бол дэлхийн жишгээрээ ингээд 200 сая доллараар буцалтгүй тусламжаар манай Улаанбаатарчуудад үндэсний урлагийн их театр төв цэнгэлдэх хүрээлэн буцалтгүй тусламжаар хийж өгөх гээд байдаг.
Ийм асуудал байгаа шүү гэж хэлээ. За баярлалаа.